За юу яцхан. Night of the Seven Kingdoms 5 дахь анги гарсан. За тусгай үзүр маань тусгай фэнүүдийн үзүр маань гоё болсон бэнлээ. Тэгээд ирсэн бүгдээр нь баярлалаа зохион байгуулсан мөгийг очруулсан сэлтийн уртаа бас баярлалаа. За би бол сүүлийн 2 анги дээр өөрийн биеэр бол оролцох боломжгүй байгаа. Та харж байгаа би бол одоо буудлынхаа өрөөнөөс бичлэгээ хийж байна. Тэгээд аялж яваа. Тэгээд амралт болон аяллаар явж байгаа. Тийм учраас бичлэг маань ч гэсэн одоо энгийн бичлэг шиг яг дүрс болгоныг сцен болгоныг задлж ингэж ярих бол боломжгүй байгааг ойлгоорой. Тэгээ тийм учраас ерөнхий сэтгэл талаас ярин мэдээж спойлертай байж таарна. Тэгтээ спойлертай гэдэг нь надад энэ ангийн спойлер байгаа. Тэгээ цаашаага нарийн спойлерыг бол одоохондоо ярихгүй нэг л юм байгаа. Тэрийг төгсгөлд нь яриа гэж бодож байна. Тэгээд энэ ангийн ерөнхийдөө сэтгэлдлийг яриад явуул гоё байх гэж бодож байна. Тэгээ Central Park Lounge хамт олондоос баярлалаа. Central Park дээр үзэр явсаар байгаа. Сүүлчийн ангийн үзэр 2 сарын 23-нд 7 цагаас цуглаад 7:30-аас activity эхлээд 8 цагаас сүүлчийн ангиа үздэсгэн шүү. Тэгээд талбай зүүнтлийн галерегийн зүүн хойдлын зогсоолынхон зүүн хойдолд байдаг Central Park гэдэг гоё лаунж байгаа. Цаад маань тэнд итгэвтэй цуглаж үздэсгээгээрэй. Би одоо энэ сүүлчийн 2 анги дээр байсан ч болоосоо гэж бол бодож байна. Тэгээд цаг хугацааны яг ингээд таарчлаа. Саяны анги бол галзуу анги байлаа. Үнэхээр супер байлаа. Маш олон талаасаа супер анги байлаа. Тэгээд хийц тулааны одоо хийц нь яг тэр тулаан нь яг хиний өнцгөөс юуны төлөө яагаад болж байгаа вэ гэдэг илүү мэдрүүлж гисэн ач холбогдлыг мэдрүүлж гисэн. Яг эпик байсан гэхдээ өөр төрлийн эпик гэх юм уу да тийм зүгээр юм нүсэр кул гэх юм уу да тулаан хаан гэхээсээ илүү яагаад Данкийн өнцгөөс бид нар үзэж байгаа вэ? Данкийн өнцгөөс энэ тулааныг яагаад бид нар үзэх ёстой вэ гэдгийг сануулж өгсөн одоо флашбактайгаар одоо дундуур нь ордог ч юм уу те. Тэгээ хүмүүс мем хийсэн байсан шүү дээ. Arion Данкиг флашбак үзтэл нь зохиж унгаалаа гэл те. Тэгээд тэр флашбак сцен гэдэг ингээд яг зохиол бичлэлт одоо талаасаа гэдэг ч юм уу. Энэ анги бол үнэхээр супер өнгөлөө. Тэгээ 36-7 минутад гарсан гэж итгэхээргүй сайн анги байлаа. 36-7 минутанд гарсан гэж итгэхээргүй юм сайн анги байлаа. Яг ингээд гарсан зүйл мэдрүүлсэн зүйл өрнөлийг нь бодгоор яаж 30 минутанд багтаасан болоо 37 минутанд багтаасан болоо гэмээрл ийм анги байлаа. Тэгээд эцсийн үр дүнд бол одоо Arion гэж нэг ханхуугийн ханхуу одоо нэг ийм айл ирэх бацаан те хөөрцөн бацаанаас болж одоо тэгээд дээрээс нь зөвхөн тэр хүнээс болж биш тэр хүнээс болоод нэмээд одоо энэ ертөнцийн хамгийн дээд төвшин буюу одоо хааны хүү удам залгах хаан ширээнд суух Crown Prince тэгээ хамгийн орол буюу одоо тэр King's Landing-ийн Flea Bottom гэж одоо ядуучуудын дүүргийн зөвхөн Flea Bottom биш бүр Flea Bottom-ийн подвал Flea Bottom-ийн одоо бүр ингээд юм доор хонгил подвалд амьдарч гарч ирсэн одоо Flea Bottom-ийн rat харах гэж байгаа шүү дээ чаавс хөрхийн энийг бол те Donk Rayfair-ыг бол тийм байж бол хамгийн дээд одоо удам мөксаа юу байдгийг те гарал нийгмийн статус тэгээ хамгийн байж болохоор л хоёроос гарч ирсэн хоёр хүний эцсийн үр дүнд зөвийн зөв үйлдэл хийсэн үйлдэл байгаа хгүй. Энэ хоёр бүр тэнгэр газар шиг хоёр нөхцлөөс гарч ирсэн хоёр хүний хоёулангийнх нь голдоо уулзсан буюу зөв үйлдэл. Одоо ийм юмд л хүрэж ийн л та тий. Эцсийн үр дүнд. Эцсийн үр дүнд нэг нь амиа алдлаа. Хоёр бас одоо Tom House-ийн хоёр мундаг одоо Night амиа алдлаа. Sir Humphrey Harding болон Sir Humphrey Beesbury хоёр амиа алдлаа нөгөө хөлөө бяцлуулсан байжгаад ирж үздэг те нөгөөтгний нь олбор шар сахалтай нөгөө зүгийн мөгийн ийм өнгөтэй House тэр хоёр одоо Night амиа алдлаа. Хин бол нэлээд хүнд гимтээд үлдлээ Donk за гэхдээ тэнчнээс бол одоо гимтэн бол наацхан асуудал болж байна. Arion тэнчээ бас нэлээд хүнд гимтсэн те. Ингээд үлдлээ. За тэгээд одоо хин хоёрын Donk хоёрын харилцаа юу болох уу? Raymond гэж нэг гоё найз байна. Тэгээд тулаан луун ерөнхийдөө яри. Тулаан дээр бол одоо хин Stefan Raymond хоёр л ихэнхдээ үзэх шиг боллоо. Тэр хин Arion хин далуулж хахад Donk далуулж хахад хин Maker my boy гэдээ явахдаг. Тэр бол амар эсүү гэсэн. Тэрэн дээр Lionel Baratheon Laughing Storm те Lionel Baratheon болон Baelor Targaryen хоёрт үзчихсэн. Тэгээд яг тэр хэсэг дээр Baelor-ыг эцсийн үр дүнд яг аминд нүрсэн цохилт нь харагддаг. Яг би урд нь Maker-ийн урд Lionel, Sir Lionel тэгээ ард нь Prince
хин Baylor Targaryen байж байдаг. Тэгээ яг араас нь Baylor очиж сэлмэр нэг зөксөн чи одоо Armor-ыг онж байгаа юм л да тий. Дуулгын хоёгийг нь тэгээ тэрийг нь онсон чинь хин Maker эргэж хараад яг нөгөө юугаараа Mace гэдэг те тэрүүгээрээ яг савдаг. Тэр бол яг одоо хиний Baylor-ын даг зурвал зохиулж байгаа юм одоо мөчн болж таарж байгаа ер нь бол. Тэгээд Kingsguard ягаад Maker-ыг хамгаалаагүй тэгэхээр тийч Baylor-той үзчихсэн гэдэг бас юм мэдээж байж байгаа. Daeron унаад өгсөн байсан те. Daeron унаад өгчөнгөө Daeron-ыг мэдээж хамгаалжсэн юм бас байгаа тийм ээ Kingsguard. Гэтэ гол зорилго бол энэ тулааны харуулах нь бол ерөөсөө Dunk-ийн өнцгөөс байсан те. Dunk-д ягаад ач холбогдолтой энэ Dunk ерөөсөө энэ Sir Duncan the Tall биш энэ бол Dunk-тэй зэрэг нөгөө юуны King's Landing-ийн Flea Bottom-ын гудамжны бүр доод одоо подволч юм юу ч юм ёроолт нь те цогцноос олдсон юм ухаж одоо амьдарч явж байгаа ийм одоо жоохон бацаан хөөхт Dunk л байгаа хгүй те энэ хүний survival-ийн асуудал болж байгаа хгүй те Aerion биш тэр Prince Aerion-ы одоо эсэх ч юм уу эсвэл Night Code гэдэг юмны төлөө ч юм одоо юу байдгийг те Sir Duncan-тэй тоолол биш нь зүгээр Dunk болж байгаа. Тэр бол бас айгүй том юу исэн гэж бол бодож байна. Деталь байсан гэж бол бодож байна. Тэгээд тулаан дээр бас анзаарсан бах. Ер нь бол Dunk-ийн өнцгөөс шүү дээ тэр чигээрээ. Тэгээд яг тийм замбраагүй дэлбэрсэн шавхаан зууралцсан ерөөсөө л амьд үлдсэн л нэг тийм glorious cool те одоо мэдгүй тийм юм бол ерөөсөө энд байхгүй. Ерөөсөө л юм заваан шавхаан зууралцсан хүнд чанга те ингээ хатгалцсан зууралцсан ийм л тулаан болж байгааг бол харуулж байгаа. Тэгээд Dunk-ын чи хідэн ч удаа хатгуулав зүсүүлв Dunk the Tank гэдэг байгаа шүү дээ. Dunk the Tank те. Тэгээд Aerion хэдийгээр одоо юу гэдэг энэ ч нэг тийм эрх даварцсан бацаан юм шиг боловч эн чинь цайзууд өссөн юм тий. Цайзууд өссөн нөгөө Master of Arms гэж байдаг шүү дээ. Цайзуудын эсвэл юм том локейшнуудын одоо юм зэвсгийн одоо мастерууд гэх юм уу та тий. Тэгээ нөгөө нэг хатад хаад ноёдын хатагтай нарын одоо энэ хүүхдүүдийг зэвсэгтэн сургадаг. За тэгээ тухайн цайзынхаа хамгаалалт ч юм уу зэргийн бэлтгэл юм яг хариуцдаг юм хүмүүс бол байдаг. Тэгээ тийм Master of Arms-аар бол одоо заалгаж сурсан байж таарна. Одоо та хэд санаж байгаа бол Jon Snow анх бүр Game of Thrones ихний 1-2 дахь эпизод тавьцаа анх 2-3 дахь тэр тавьцаа одоо юун дээр Night's Watch дээр очдөг штэ. Тэгээд тэгэхэд тэнцээ Grand Tit сайн мэдээж сайн байгаа. Тэгээд хин Edmed гэдэг нөгөө найзууд ирээдүйн найзууд нь тэд нартай ингээл Rust гэх нэг бүтгэн нөхрөөс байдаг. Тэд нартай ингээл бэлдэж мэлдээл яхаа John бүр хэд дахь илүү бодоо олгодог штэ. Тэгснэ би угаасаа илүү мэлүү гэж манай онц нэг юм бас жоохон одоо өнгөрөө гэх юм өөртөө итгэсэн гэх юм уу нэг тийм зам бас байдаг штэ. Тэгээд өөрийг нь Jor Mormont Stewart гэж туслахаараа авсан ч өстө баг намайг дорд үзлээ би эднээс бүгднгээс нь сэлмийн эдэд зэвсэгтэй одоо чадварт илүү бахт инглээ гэх нэг тиймэрхүү story явдаг штэ. Тэрэн дээр ч одоо жишээ нь Sir Alistair Thorne хичнээн юм хогийн гар юм шиг хүртлээ хэлдэг штэ. Эднэр Alistair Thorne хэлдэг үлээ Jor Mormont гэж хэлдэг үлээ одоо санахгүй Tyrion ч гэж маадгүй. Тэрэн дээр ярьдаг штэ. John бол одоо сайн ч мос өдр bastard байна уу үгүй нь хамаахгүй. Цайзын Master of Arms одоо бэлтгэгдсэн тий нөгөө нэг юм сахлаа ингээд шүлтцсэн Master of Arms байдаг шүү дээ сүүл Tion алдаг тэр хин гэдэг үлээ яг сайн нэг орж ирээ гараа авчлаа Roderick Castle гэдэг дүрээд тий Castle хаа Sir Roderick гэдэг ямар ч байсан тий Sir Roderick-ийн одоо гар дээр одоо тэр зэвсгийн талаа нэг сурсан байгаа хгүй жишээ нь яг би тэрийг ярьж байгаа голсолтон тэгэхээр Aerion бол тэгсэн ба тэнгүүд хэм бол Dunk бол яг дунд нэг 14 тавтай тийнейжер байх шиг байгаа тий 13 4-тэй ч юм. Тэнгүүд ийм тийнейж байхаас хойш яг Sir Arlan-ы дор сурсан байгаа. Sir Arlan бол бас эвгүй Knight байсан гэдэг энэ анги дээр хэдүүлээ харсан тийм. Нилээн согтуу хэцүү явж байгаа мөртлөө тэр нэг Gold Cloak-ийн хоёр нөхрийг бол тийм чи харгалцж байгаа. Тэрийг бол бид нар харсан бас одоо муу Knight бол байгаагүй. Тэгээ авяас чадвар нь бол байсан. Зэвсгээр бол сэлмийн эрдэм бол эзэмсэн нөхөр байсан гэдэг нь харагдсан. Гэхдээ л мэдээж одоо юу гэдэг цайзын юунд өрсөлдөг одоо сурах болоо. Тэгээд Aerion энэ дээр бол хамаагүй өөр яг цагаа тулаад харах юм бол Aerion Dunk 2 1-1-ээр үүдсэн бол бас юу гэдэг барахгүй ч байсан байх магадлал бас байгаа. Тэгээ Aerion бол тийм муу бол биш гэдгийг жааруулж байгаа. Яг одоо төгсгөлд нь ялагдаад тэнцээ тэгэл өвгөө буцааж авч л байгаа юм л та тий. Тэгээ тэр нь одоо тэнцээ хоёр Humphrey Harding Beesbury Hammond тэгээ дээрээс нь гол нь аваагах нь буюу одоо Crown Prince Baelor Hammond үрж. Тэгээ Baelor-ыг энэ дээр бол бас гоё хийж байгаа юм. Одоо эхлэлд одоо ингээ багаараа тий багаараа тултгаад ингээд байж хаад эн чинь одоо
жижигхэн гарууд байгаа байхгүй энэ тал бол тэгээ хоёр Beesbury Harding тэгээ Robin Riesling гэж одоо зурггүй шахуу нөхөр тэгээд одоо хин Raymond Fossoway чаавас дөнгөж найт болсон. За тэгээд Dunk гэдэг. За ингээд ялангуяа Robin Riesling, Dunk хин 3, Fossoway 3 бол бүр жижиг левлийн нөхдүүд. За тэгээд яг хөө дажгүй том хаусах ч гэсэн одоо Harding, Beesbury хоёр бол одоо C level хаус шүү дээ. B level ч гэхэд хэцүү те. Хэдийгээр танигдсан ч гэсэн. За тэгээд тэнцэнээс бол яг том гэж хэлж болохоор Lionel Baratheon бидэж том хаусын том найт. Lord бол биш гэхдээ. Тэгээд ханхуу те. Тэгэнгүүт тэнцээ манай хүн Baylor ирээл ингээд бити үхээр инээ тэрэ гэл ингээд те одоо юугаа форма хадгал мадгал гэл ингээд нэг юм зааварчлага өгж байгаа шүү дээ те. Тэгээд Kingsguard бол надтай бол тэгэж сүртөө үзэхгүй те. Юуныхаа цангаргаа зөрчсөн юм бол хийхгүй мэхгүй гэдэг. Тэгсэн чинь ганц зөрж одоо юу гэдэг энэ нөхцөл тааруулж үг хэлж байгаа үнсэр Lionel байгаа байхгүй. Тэгэхээр Lionel тэнцээд гиснэ. Ээж чинь чамд чи бол ээжийн хайртай хүү байсан байна те гэдэг. Тэгээ ээжийн хайртай хүү. Өөрөөр хэлбэл тэгээд гиснэ тэгдэг шүү дээ те. Ээж нь хайрлаагүй нөхдөөд л жинхэнэ юу үздэй юм да гэсэн утгаар хэлдэг шүү дээ те. Тэгээ өөрөөр хэлбэл яг хөө хэм Baylor бол одоо Miriam Martell-ийн том хүү. Тэгээ ээж нь их одоо ээж нь хайрлж өссөн учраас энд бол арай зөөлөн гэсэн утгатай. Тэгээд ээжийн хайргаа өссөн нөхдүүд бол ч амь тавьдаг, алалцдаг, галтай үздэг гэдэг нэг юм утгатай маягийн Lionel хийж байгаа. Тэрэн дээр Baratheon шихийн Baylor тэгэл ингээл нэг тийм илүүдтэй юм хэлэхгүй ерөөхдөө ягаад үннийг хэлчихэж байгаа гэсэн юм утгатай ингээд өнгөрж байгаа шүү дээ. Тэр бас зөв. Lionel л тэнцээ ер нь айж байгаа ч юм уу тийм бол байхгүй ханхуу байна уу юу байна уу. Мэдээж доромжилж байгаа бол бас биш. Гэхдээ нөхцөлд нь тааруулаад хэлчихэж байгаа байхгүй тийм. Тэр бол бас гоё деталь байлаа. Тэгээд нөгөө нэг тулаан эхлэхийн өмнө Chavaskin хоёр Raymond Fossoway Dunk хоёр бөөлжтэй сандардаг айдаг тийм. Тэр бас гоё байсан. Тэрэн дээр Humphrey Harding тэгдэг чинь инээс Green Boys гэдэг те анх удаага тулаа үзэж байгаа нөхдөө тэгээд тэр гоёсэн. Тэгээд мэдээж Egg байна. Egg-ийн одоо энэ чи Egg ингээд чаавас хөрх юмт ирснэ юуг нөгөө Sergey дуудаал ингээд нөгөө Jadin ингээд өгсөн чинь хин Dunk тэнцээ ингээд шууд Squire гэж дууддаг. Гомдсон юм байгаад байгаа хгүй Egg те. Тэр бас айгу хөөхөн өрөвдөлттэй тийм байсан. Тэгээд дараа нь тэнцээ ингээд намайг буцаж ирэхэд дутаасан байвал аймаа ингээд тэрүүхэн дэндээ хайрлаад байгаа хгүй. Тэгээд тэгсэн чинь нөөд нь урдаас нь би ингээд нохоогоор чамаг олон нохоо олоод чамаг хөөн шүү мөн шүү гэдгсэн чинь нөөф гээл амар хөр тэр нэг юм багийн спорт шиг баг юм яваад байгаа байхгүй багийн спортын ураа гэдэг шиг тэр бас айгу хөөрхөн детальсэн тэгээ төгсгөл Данктын чи алуулаад бүр ингээ баг өгцөн байж байгаад босч ирэх гэж хахад тэнцээ босоогүй байж байхад эг тэнцээ бүр get up гээл бүр ингээ ойрлол тэгээ арай гэж нөгөөт нь ингээл нэг жоохон аймаа орж хат яг бүр өөрөлж ваа гэдгээл ойрлдог те тэр хэсэг бол бүр өмнөдөө супер байлаа Baylor-ын өвглийн хэсгийг үнэхээр юм одоо биднэрийн юм байгаа хгүй. Энэ цувралын юу бас айгүй гоё болоо. Хүмүүс яг шууд House of the Dragon, Game of Thrones-тай харьцуулаад инээ тэр. Надаас харьцуулмааргүй бид нэг бол өмнө ярьсан. Тэгээ харьцуулах шаардлага бол байхгүй ч scope-ийн хувьд, зорилгын хувьд, агуулгын хувьд, хэмжээний хувьд шал ор хэмжээ гэдэг нь scope гэдэг те. Нэлээд өөр. Дээрээс нь бас нэг том ялгаа юу вэ гэхээр энэ бол юу байгаа хгүй. Ерөөсөө Dunk заах мэдээж яг тодорхой хэмжээнд болсон. Ер нь бол яг Dunk-ийн өнцгөөс ерөөсөө нэг хүний өнцгөөс те яг бүр тэр flip bottom-ын ёроолоос гарч ирсэн нэг хүү тэгээд ийм маш зөв мундаг honorable knight болохын төлөө явж байгаа юм залуу хүний өнцгөөс бид нэр бүх ертөнцийг үзэж байгаа. Яг мэдээж Dunk-гүй хэсэг байгаа ч гэсэн ер нь гол өрнөлн шүү дээ те. Тэгээд тийм учраас энэ сурлын болж байгаа үйл явдал ямар одоо линзээр ямар нүхээр цонхоор юу байдгийг те ямар өнцгөөс харагдаж ийн гэдгэнд хэрүүгээр тодорхойлогдож байгаа. Тэгэнгүүт саяны тэр тулаан байна. Тэр ухаан алдаад унтсан байж байгаад тэр Rafe гэдэг охинтой явж байгаа story тэрийг удахгүй ярина. Тэр хэсэг. За тэгээд хинтээ Sir Arlen-тай ингээд цаашаа явж байгаа хэсэг. Тэгээд саяны тэр тулаан ерөөсөө тэр чигээр Dunk-ийн өнцгөөс те бараг тэр чигээр. Тэгээд төгсгөлт одоо миний сая хэлсэн төгсгөлт Baylor өгч байгаа хэсэг мөн адилхан. Яг Dunk-ийн өнцгөөс байгаа байхгүй. Dunk тэнч босч ирэл арай гэж нэг яаж баг амтай байгаа гэмээр чаавас ингээл байж байгаа л Raymond юунч хөөрхийн тэнч яаж Stephon-тай үзээдээсэн те өгчихгүй шиг амьд байгаадсэн. Ялгчихгүй байгаадсэн. Тэгээд Steely Pate-ийн хоёр Dunk-ыг аваад очиод тэгээ ингээд амар шархмартай ингээд байж хаа тэнч өөрөө баг өгөх гэж хөөрхий тэгж байгаа байхгүй те. Бусд нь ясан гайгүй хин нэг нь амиа алдаагүй згээл тэгсэн чинь хоёр Humphrey эхний тулаан дээр амиа алдсан гэдгийг хэлж байгаа. Тэгэл тэгсэн чи өөрөө хямарж байгаа байхгүй те. Ягаад тэгэхээр мань хүний төлөө хүмүүс амиа өгж байгаа байхгүй. Dunk-ийн төлөө шүү дээ те.
Ер нь бол данкын буруутай үгүйг л шийдэх юм байгаад байгаа шүү дээ. Тэн чинь бас дээрэс нь данк одоо буруугүй гэж одоо буруугүй гим зэмгүй хүнийг аврах гэж хийсвэллийнхаа төлөө шийтгүүлэх гэжсэн. Шодрогсаар. Тэгээд тэрнийхэн төлөө өөрийнх нь талд орж амиа өгсөн байгаа байхгүй тэр хүмүүс те. Тэгээд тийм болохоор тэрэнд ингэж амар эмзэглэж ингэж хүлээж байгаа. Тэгээд тэн чинь Stili Pate ингээд одоо Maestro энэ чинь ингээд одоо чинь Stili Pate мундаг ган одоо юу юм бэ те. Дархан хүн байна те. Гэхдээ эн чинь бүгдээрээ бүх юмыг мэднэ гэсэн үг мэдээж биш чинь ямар ертөнцөлөө тэгэнгүүт одоо Maestro-д ямар амар ач холбогдолтой хүмүүс байдаг гэдгийг бас харуулж байгаа. Тэрэн дээр яаж юм гэхээр ингээд наад шахман дээр чинь ингээд халуун тос хасгая те. Maestro-д тэгээд байдэн шүү дээ. Тэгээд тэн чинь Raymond яг Raymond бол ууг нь хэнийг бодвол Stili Pate-ийг бодвол бас одоо арай цайзад өссөн хаусын хөвгт ууг нь мэдчихтэй. Гэхдээ нэг бол сандраад мэдээгүй нэг бол одоо бас хангалттай мэдгүй л байна л да. Тэгээд өнгөрч байгаа. Тэгээд тэгсэн чинь яг тэн чинь тос хасгах хэрэгтэй тосолын молыг гэсэн л нөхцөлтэй ингээд хаус байж исэн чинь Baylor ирж байгаа те. Ингээд тос хасгаж болохгүй тос хасгах юм бол наж штэ тий халуун тас хасах юм байна жоохын вино ахгүй тий халуун вино вайн гэдэг баха би тийг санаад асах гэд одоо хариуцах жагаал юм байгаа хгүй тий Бэйлор ч тийм ямар номтой хүн блэ дээрэс нь хаанху учраас тийм хөө зүйлийг мэдсэн байх хэвээр сурсан байх хэвээр Maestro дээр заалгасан байх хэвээр тий Бэйлор ч өөр тийм илүү сонирхож бас сурсан байгаар хүн. За ингээд одоо хин данкиг бол одоо юу гэдэг Arion толгойг нь авчиг гэж бах тийм байж болохгүй шодрог трайл юмнаа энэ чинь Knight хүн гим зэмгөөний хамгаална гэдэг бол зөв хэлтлээ гэсэн маягаар нэг удаа амин аварсан за тэгээ сая одоо нэг удаа үгээрээ нэг удаа одоо үйлслээрээ гэдэг үгээрээ амин аварснаа сая тэр байсан те тос биш шүү начаа үхэн одоо вино байх хэвээр халаас вино байх хэвээр хариуцсан те цусаалталтын тогтооно гэдэг ч юм уу ийм одоо юм болж байгаа. За тэгээд тэнцээ ингээд төгсгөлдөө бас тэгж байгаа шүү дээ. Ингээд гар мар мод шиг санагдаад энэ юм байна гэж ингээд сонирн болоо л те. Тэгээд тэгсэн чинь Stili Pate харсан чинь ингээд дагдсныхын төмрийг одоо дуулахын ингээд цөм зөгцсөн биш гэсэн чинь миний дүүгийн мейс байсан бах. Миний дүү хүчтэй шүү гэл ингээл нэг юм дүүдээ бас амар хайртай амар хүндэлтэй хандж байгаа байхгүй юу те. Миний дүү бас хүчтэй штэ гэсэн юм хандлагатай чаавас. Тэгэл Stili Pate аваад тэр ингээл хямардаг те чаавас. Тэг ингээ харсан чи дагдсан бүр ингээ байхгүй болцсон. Тэгээд тэрэн дээрээс ингээл унаал яг нөгөө Deiron-ы зүүд биелж байгаа байхгүй юу те. Данк дээр одоо юм тэр хэсгийг ч одоо тэр Meadow гэж Dashwards Meadow гэж одоо тэр нутгийг бүр ингээд давсан хэмжээний том луу өгөж унж ирээд данкаар доор нь дарагдаад амьд гэсэн мөртлөө амьд байгаа гэдэг л санийх байгаа. Ягаад тийм том гэж хэлж байгаа гэхээр Baylor өөрөө тийм авраг нүсэр одоо бараг л одоо Balerion the Black Dread гэдэг шиг тийм одоо агуу том луу аахгүй The Dragon the House Targaryen-ы гэсэн утгаар тэгээ луу гэдэг нь тэр утгаар тэгээ дагуу том гэдэг нь мундаг том хүн тэгээ луу гэсэн утгаар тийм магадгүй Baylor Targaryen хаан болоо үргэлжлээ явсан бол Targaryen-ийн дүүрүүд юм яах байсан юм бэлээ. Westeros-ийн ард түмэн Westeros-ийн амьдрал ямар байх байсан бэлээ гэдгийг бид нар мэдгүй л ингээл өнгөрч байгаа байхгүй. За одоо бол 2 дугаар Daeron хаан. Одоо 2 дугаар Daeron ал хаан байгаа. Тэгээд Westeros-ийн түүхэнд бас юм сонио шүү дээ. Одоо ингээд юм юу хүмүүс нь мундаг удаан одоо захирсан мундаг хаадууд нь юу яадаггүй. Нэг юм удам заалгах асуудал байдаг ч юм уу эсвэл одоо юм янз бүрийн тийм одоо үргэлжлэн айгу асуудалтай байдаг. Тийм нэг юм болол байдаг. Энэ дээр яг би бол амьдрал дээр яг юуны Британий хаант ус ч юм уу одоо Франц мац юу гэдгийг Испани Португал тэр баруун Европын хаант усуудын түүхэнд яг тийм тохиолдлууд хэр байдгийг тэр мэдэхгүй байна. Ягаад би баруун Европ гэж юм гэхээр Жорж Мартины хувьд л ерөөхдөө тэн дээрс ялангуяа Британи түүхээс бол Английн тий түүхээс бол айгүй олон юм сэтэлж ер нь бол авсан байдаг. Тэгээ тийм болохоор тэнчнээс бас үлгэрч санаа одоо юу гэдэг юм татамжууднаас суралцсан бас байж болно. Тэгэхээр би тэр түүхийг судалж уншиж судлааг учраас мэдэхгүй байна. Гэхдээ тийм зүйл энэчнээс харагдаг. Тэгээ Baylor-ын хувьд бол одоо үнэхээр одоо шүтмээр мундаг ийм одоо бүр гайхалтай хаан болно гэж одоо хүлээгдэжсэн харж ирсэн. Тэгээ аав нь өөрөө мундаг хаан. Хэрвээ Baylor одоо залгасан бол одоо бүр л энэ хаан тус бол гоё болохбайсан гэх. Тэгээ одоо хин Baylor-ыг ороод ирэнгүүт тэнцээ нөгөө виногоор яа те тусаар болохгүй гэлтэхэд данк тэнцээ арай гэж тогтчихсан баг өхөнгө алдчихсан нөхөрч босчоод сөгдөөлдөө өвдөглөл am your man гэх тэр хэсэг ямар гоё. Боцч бүр сэтгэлээд шүү дээ. Ямар гоё хэсэг байсан бэ те. Am your man your sir am your man те. Өстө гэд ингээд тэгээд тэгсэн чинь Baylor ч ойлгож байгаа байхгүй тий yes гэдгснэ тий зөвхөн надаа биш надаа чам шиг юм сайн ирч сайн тулаанч сайн найттэй зөв хүн хэрэгтэйгээс гадна the realm тий энэ улсад хэрэгтэй чи энэ улсад хэрэгтэй хүн тэр хүн ийм амар ихэн болоо тэнцээ ингээл ингэж яхад гэр бүлээч бодож гин тий мейкарыг магтаад өнгөрч байгаа яг хөө тэрний дараа нь тэгээд улсаа бодож байгаа байхгүй тий тийм л одоо мундаг хүн байсан байгаа Baylor-ийн хувьд бол тэгээд хүмүүс нөгөө мим хийгээл байгаа штэ хин
Westeros юугаа алдчихлаа гэд. Westeros Aragorn алдчихлаа гэд тий. Тэгээд нөгөө юу Game of Thrones Lord of the Rings хоёрын ялгаа нэн мэн гээл тий. Game of Thrones биш Lord of the Rings дээр Aragorn явж байгаа л эцсийн дүнд нь Gondor-ын хаан болоод дуусдаг тий. Дөрөвдүгээр үеийг эхлүүлдэг болоос одоо энэ ч тийм бол байхгүй шудраг ёс гэж байхгүй гэж байгаа шүү дээ тий. Шудраг ёсныг бол байсан ч гэсэн ийм twisted даваан ингэж болоонаар шудрагаас хүрхстэй өмнөд хүрдэг бай. Тэгээд дунд нь заваа юм твисттэй болж иж үрдэг гэдгийг бас гаргаж байгаа. Тэгээд амар том шок байх бах. Дээр он хаа энэ дэр одоохондоо гарсангүй тэгээд дараагийн анги дээр гарах ууг сайн мэдгүй. Би каст байсан санагдаад байх юм. Ямар ч байсан дээр оны реакц юу байх вэ гэдэг сонирм байна те. Гол одоо Crown Prince хүн том хүн гол гэхээр одоо муу юм да. Одоо юу Crown Prince хүн тэнцээ баг хүүд нь санаандгүй алуулаад тэгээд баг хүүгийнх нь хоёр дахь хүүгийн тэнэглэлээс болж том хүн одоо баг хүн том хүүг нь санаандгүй алсан гэдэг юм заваан тий одоо юм босныг мэдээд ямар реакц гарах вэ гэдэг сонирм. Тэгээд ер нь Targaryen-уудын хамгийн том дайсан бол Targaryen-ууд гэдэг шүү дээ. House of the Dragon хоорондоо алдсан юм бол юм үлдэхгүй гэдэг чинь л тийм шүү дээ. Одоо House of the Dragon цуврал дээр явж байгаа үйл явдал байна. Одоо байна тий. Ер нь Targaryen-уудын өөрөөсөө л одоо дандаа гай болдог гэсэн. Одоо Blackfire Rebellion. За одоо энэ дэр Blackfire Rebellion дуусаад удаагүй байгааг хэдүүлээ Donkey Reef хоёрын одоо сэтгэл хөдлөмөр тийм гонхтой түүхийг нь үзэж хахад бол бас гарч байгаа тий. Тин чинь ингээд дайн дуусаад удаагүй байж байгаа. Daemon ялагдчихна. Blackfire-уудын одоо тэмдэг юмдтэй юмг бол одоо хинж авахгүй сонирхгүй хэрэггүй өнгөө болцсон гэдгийг харуулж байгаа. Тэгээ тэр хоёр буцаан чаавас яаж ч одоо хөөрхөн амтан цуглуулсан хоёр мөнгөн одоо stack те цуглуулсан байгаа хгүй хөөрхөн. Тэгээ тэрийгээр Essos одоо Nine Free Cities руу явах гэж байгаа. Тэр юуны хувьд бол одоо King's Landing гэдэг бол энэ амьдрахын аргагүй те Flea-Bottom-ос бол амьдрал өөрчлөгдөх юм арга байхгүй гудамжны хоёр хүүхдэд. Тэгээ бөө юм бол цуглуулсан чинь цаавас double болцсон гэдэг те. Тэр бас айгүй тийм өрөвдөлтөй хүнд story бол байлаа. Тэгээ энэ бас нэг юм юу байгаа хгүй юу. Бид нар Game of Thrones House of the Dragon энэ төр дээр ихэнхдээ ер нь бас 90-95% нь юм хатад ноёдууд lord те whatever тэдний өнцгөөс нэм эрх мэдэл хүч цэрэг янз бүрийн том юмны төлөө дайн тулааныг хараад байгаа хгүй. Тэгж яхад энэ болохоор угаасаа л яг ярьжсэн л дайн сурал бол ингээд те доороос гарч ирсэн normal хүний өнцгөөс байгаа. Гэхдээ тэрнийг бүр илүү экстра гаргаж өгсөн юм нь яг Dunk Reef хоёрын story-н дээр байгаа хгүй. Амьдрал ямар амар хүнд, ямар заваан, ямар шудраг бус, ямар юм боломжгүй. Тэгээ тэнцэнээс яаж гарах юм бэ? Тэнцэнээс яаж амьд явах юм бэ? Тэ яаж амьдрал үргэлжлэх юм бэ? Тэнцэнээс гарах ч боломж байхгүй. Тийм байгаа хгүй. Тэ тэр хоёр хөөрхөн өрөвдөлтөд ярьдаг шүү дээ. Тэ Dunk чаавс хямраад амьдрал энэс дээшлэхгүй болох. Энэ байгаа амьдралын хамгийн боломжтой нь бол яах вэ гэж чаавс тэ. Тэгээ тэнцээ ингээд Lord Lady-нууд одоо тэнцээ ингээд өгцөн өхөнгөт нь ингээд үг мөг хэлдэг гэсэн чинь тэрийг хүртэл ойлгохгүй байгаа хгүй тий. Яагаад гэх юм ингээл чаавстай бүр ингээд годомжинд маш хэцүү нөхцөлд өссөн. Ээж нь бол одоо насварцсан байгаа. Гэхдээ насварцсан гэдгээ бол одоо яг дотроо бол 100% итгэхийг хүсэхгүй тий. Орхио явцсан. Гэхдээ яг насварцсан тодорхой юм шиг байгаа хөөрхий. Гэхдээ одоо тэрийг яаж мэдэхгүй тий. Одоо итгэхгүй байгаа гэх юм уу тэр нь арай зөв тодорхойлт болох. Тэгээд Reef тэр хоёрын story бол бас амар сэтгэл өвтгсөн 30 эдхэн минутанд ямар олон юм харж болж байна. Тэгээд ийм хүнд нөхцөл байдлаас яаж гарч болох уу? Гарах боломжгүй яагаад байдаг вэ гэдэг. Яаж гарч болох уу гэж байгаа боловч яг үүндээ боломжгүй те. Тэр системийн проблем байгаа хгүй юу те. Эцсийн үр дүнд бол дандаа л системээс л хүмүүс хохирогч байдаг те. Одоо тийм ч Dunk ч юм уу, Reef ч юм уу. Тэр донд өөр Dunk Reef хоёр шиг хичнээн хүүхэд хичнээн хүн хохирж байгаа бай те. Тэр Flea-Bottom те. Тэгэхэд бид нар дээгүүр нөгөө нөхдүүдийг үзээ явж яадаг те. Юуны төлөө юун дээр өрсөлдөд ч үлээ үзээл явж яадаг те. Тэрийг одоо ингээд харьцуулах. Одоо чинь Reef Sansa хоёрын story-г жишээ нь харьцуулаад бодоод үзэлтэй те. Эхэндээ штэ. Яг Sansa сүүлд нь амьдрал үзэж байгаа ч гэсэн. Гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар бол тэнцээ гоё ингэж одоо мэдрүүлж гисэн гэж бодож байна. Тэгээд хин яг санитар тулаан яг Red Grass Field бол гэж бас яг сайн мэдэхгүй байна. Мөн байх магадлалтай. Тэгээд ямар тач Damon Blackfire-ын бослого бол тэнцээ бүр ингээд болж байгаа. Тэгээд хин Sir Arlan тэнцээ нөгөө нэг хингээд Alistair гэх нөхрийг нь дундуур нь одоо тэр хоёрыг хүчрэлээд игээ байж орж ирдэг шүү дээ ярьлээд тийм. Тэгээд Sir Arlan тэр нэг туслах нөхрийг нэг нөхрийг нь толгойн шууд цэвэрхэн тасдаг амар өстэй. Тэгээд тэр тулаан ер нь айгу гой тулаан байсан. Гой хийсэн нэг тийм галзууд, цэгцгүүд, замбраагүй. Гэхдээ Sir Arlan илүү найт байгаа байхгүй. Тэгээд би анзаарсан жоохон бодсон тэр хоёр нөхөр Gold Cloak хоёр нөхөр байх хэвээр. Одоо нэ Daemon Targaryen үүсгэсэн
Gold Cloak гэх нөгөө нэг шар хүрэмтэй нөхдөд байдаг шүү дээ. Шар нөмөрхтэй. Одоо цагдаа нар нь гэх юм уу да сүүлд Game of Thrones үйл явдал дээр бол Janos Slynt гэдэг нэг бүтгэн нөхөр байдаг те. Tyrion сүүлд юу руу явуулцдаг. Wall руу явуулаад Jon Snow толгойг нь авдаг те. Тийм нөхдүүд байсан гэж анзаарсан би буруу яж магадгүй. Тэгээд тэр нөхөр гаргуу байгаа нь бас надад сонирхолтой байсан. Ягаад тэгэхээр Daemon-ы үед бол Daemon нөгөө нэг Gold Cloak-уудаа юу яаж нэгэд хатуу байлгаж харгас байлгаад одоо нөгөө шударгасыг шууд тогтоож ийн гөнгөтэй хулгай хийсэн хүмүүсийг шууд гарын тастаал хүчирсэн нөхдүүдийг шууд эртний тастаал ингээл явцсан судлаа хийсэн нөхдүүдийг эзэн тастаа шууд те шууд коридорт гэсэн ингээд тэрэг дүүрэн тасарсан бахан гар хөл эртнүүд ингээд авч явж юмсан гэл нэг балан ям гардаг балан ям болгодог шүү дээ Daemon те хойлоо матууддаг. Тэгээ саяны нөхөр гаргүй байсан болохоор би зүгээр бодохгүй. Хулгайч нөхөр байж байгаад бас зүүн царайлж явж байгаад сүултээ бүр Gold Cloak мог болцсон юм шиг гэж бодохгүй. Хэрвээ тэр хоёр нөхөр Gold Cloak байгаагүй бол хулгайч байсан байх магадaltaй. Нөхөр болвол те гараад болцсон. Тэгээ тэр зүгээр гэхдээ би зүгээр таамаг шүү айл нь. Тийм байна. Тэгээд тэр Rafe-ийн хоёрын story үнэхээр амар сэтгэл өвдгсөн юм байла. Тэгээ сайн зохиолтой маш зөв темптэй одоо тийм тухайн зохиол өрнөлдөө таарсан темптэй байж чадж байгаа үед бол минутын үргэлжлэл ерөөсөө сонирн биш юмаа гэдгийг харуулж байгаа. Бодолтой саний гэдэг ямар их юм гарваа тий. Ямар их юмыг мэдрүүлв. Тэгж яхад тэнд бол одоо ерөөсөө богинохон санагдсангүй. Тэгээд дараа нь данк хөөх юм тэнцээ тэгээд Raven өгч байгаа хөөхье. Тэгээд Sir Arlan тэнцээ ямар ч үсэн аварсан хөөх юм. Тэгээд хэрвээ Red Grassfield-ийн тулаан тэр данкын нөгөө цогцмогцсон юм авч яадаг. Ингээд ийм тэгээд тэр ерөөхдөө тэр тулаан сүүлийн тулаан Red Grassfield мөн бол ер нь бол Red Grassfield сүүлийн тулаан байх ёстой л да тэр нөгөө нэг хинээ дуулаад байдаг. Эгийн дуулж муулаад байдаг инээ тэргээд. Тэгээд тэр мөн болвол хин яг тэр тулаан дээр мөн үгүй тэрний өмнөх тулаан байж магадгүй. Ямар ч байсан Sir Arlan дүүн энэчэн асуусан байх магадaltaй саяны тулаан дээр бол үгүй ч үж болно. Яг ном дээрээс бол яг ойлголтын хувьд бол дүүн нас орсноос нь 3-4 жилийн дараа данктай танилцдаг гэж болол гардаг гэж байгаа. Гэхдээ саяныхыг хэрвээ тэр тулаан гэж үзээд ингээд харах юм бол Sir Arlan яг дүүн нас ороод тэ тулаанд дайнд орж squire хийж явж байгаа нас ороод удаагүй байсан байх магадaltaй. Тэгээд тэрнээсээ болоод ил баригтай явж байгаа байсан байх магадaltaй. Ер нь тийм ч учраас данкыг хүлээж авах бас хүсэлтэй байсан байх магадaltaй бас байгаа. Ингээ арай айтайхан хүлээж авах тэ. Тэгээ ямар ч байсан сая бол Sir Arlan Dunk гэдэг дагаа явж байгааг мэдж байгаа шүү дээ чааваас нэг гэр оронгоо ганц амд нь те. Тэгээ өөр хэнийг дагахаа мэдгүй Dunk хөөрхөд тэнцээ ингээ гудамж нь угаасаа гудамж нь юу гэх тэгээд Raven айгуу юм одоо сэргэлэн зоригтой юмнаас айдгүй тэгээ угаасаа тийм хүнд нөхцөлөөс амьдрч уучраас юм дуучсан нөхөр байгаа хгүй. Dunk бол анханасаа л дотроо нэг юм гэнэндүү жоохон дүнгдүү нөхөр байсан юм шиг байгаа одоо ч тийм те. Тэгээд Raven байсны ачаар ер нь тэр хугацаанд баг амьд явсан юм шигээ чаавс ер нь бол тэгээг бол дээрлүүлээ зодуулаад алуулаад дуусах байсан юм шиг санагдаж байгаа. Гэхдээ зөрүүлээд Raven хөөрхий өөрөө бас хитрхи одоо юу гэдгийг зоригтой ирэмгийн нэтэрэ байсандаа болоод чинчээ хөөрхий алуулчихж байгаа хгүй. Тэгээ тэнцээ шудрагос гэж юм байхгүй, тэнцээ хүний аим ирсэж байгаа үгүй тийм бол байхгүй. Тэгээ ер нь амьдрал дээр тэгдэг штэ. Одоогийн систем ч гэсэн яг адилхан юу гэдэг юм баян орд олсон ч адилхан хүмүүс ядуу оронд л гэж хараад байдаг. Ядуу улсууд ч адилхан. Ер нь бол бүх улсууд ядуу хүмүүс шудрагаас хизээч адилхан нөлөөлдөггүй. Бид нар тэгэж идэхийг хүсдэг те. Орчин үеийн ардчсан ч юм уу одоо юу гэдгийг одоо шудраг хөгжсөн модерн те ийм системд бид нар бол одоо юу гэдгийг ингээд шудрагаас хууль бүгдэнд нь адилхан үйлчлэн те бүгд ингээд адилхан эрх тэгш гэж одоо итгэхийг бид нэр хүсдэг. Гэхдээ яг бодит байдал дээр тэгдэг үү? Одоо бид нар Монгол өдөр тутамд мэдгүй өдөр тутамд яг сүүлийн хэдэн жил гасан асуудал юмнуудыг ингээл бодол та тэр нөгөө ингээл хоёр зүг зүгээр явжсан хоёр хүүхдийг машинтай очиж мөргөөл юу болоод амьдралыг алж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөхөр гэмт тэр хүлээс нь хайдлан шудраг одоо тэр хүнд хандсан уу хууль ёсон шүүхэн те. Нэг жишээ л дээ зүгээр би хэлэх гээд байгаа нь ерөөсө хөгжилтэй ч бай, ядууч бай, аль ч улсад ер нь бусдаас сул дорой бусдаас одоо ямар нэг стандарт ямар нэг нийгмийн хиймэлч бодит ч ойлголтоор доогуур ядуу энэ хүмүүс дандаа хохирдог дандаа илүү хохирдог хохирлынх нь хэмжээ дандаа илүү байдаг. Та эдийн засаг талаас нь ч гэсэн бодох юм бол адилхан зүгээр монопол тоглоомоор зүгээр бодоол үз тэ. Адилхан ингээд тоглоом явж байгаа мөртлөө мөнгөгүй хүнд нь ирж байгаа одоо юунд төлбөр ч юм өөр нь илүү хүнд тусдаг. Дандаа л илүү хэмжээ нь адилхан байсан ч тэр үнд л илүү тусдаг. Одоо та авлага мавлага хүртэл бодоол үз тэ. Нэг 100,000 төгрөг өнөөдөр авах хэрэгтэй байсан бол тэр өгөхтэй хүн чинь тэрийг 5 өдөр 7 өдрийн дараа болгоод 100,000 өгөхөд тэр хугацаанд мөнгө алдчихадаг. Тэрнтэй адилхан ерөөсөө
дандаа л бүх шудраг бус юмнууд ингээд харахаар дандаа л ядуу хүмүүс, дандаа л их мэдл багтай хүмүүс, дандаа энгийн иргэн хүмүүс дандаа ингэж хөрчээдэг. Тэр дундаа бүр ингээд нийгмийн geopolitical эсвэл social юм ярих юм бол дахиад тэр дотор бүр ингээд level ярих боломжтой. Яг тэр нь л дэлгээл яг. Зүгээр энэ дээр бас л тэр юмэг нилээн харуулж мэдрүүлсэн болов гэж бол бодогдсон. Энэ цуврал дээр бол. Тэр нь бас таалагдлаа. Kingsland-ын тэр free bottom ямар амар хүнд нөхцөл байгаа вэ? Ямар хүнд нөхцөл хүмүүс амьдарж байгаа вэ? Тэнчэнээс Dunk тэгээд Baylor энэ дээрээс Dunk энэ доор хоёроос те бүр хамгийн байж болох дээр хамгийн байж болох доор хоёроос голдоо уулзаж зөв зүйл дээр нийлсэн байна гэдэг. Энэ хоёр хүний хувьд ямар амар зөв хоёр хүн бэ те. Baylor тэр их одоо их мэдэл хангамж юу байдгийн тэр луу муу алуу гэл House of the Dragon тэгээд ингээд Targaryen Margaryen хаан болно юу байдгийн тэр амар том юм донд яага бадарчаагүй яагаад өнгөрөө egotistic тийм давуул зэтгсэн одоо тэр Aeron-ы хувилбар болчоогүй те яаж тэр зөв зүйл рүү чиглэсэн зөв одоо компастай те хүн байгаад исэн. За тэгээд нөгөө талаас яг Dunk байгаа хгүй. Тэр амар юмнаас гарч иж ингэж явсан мөртлөө яаж тэр зөв байхыг одоо зөв хүн зөв чиглэлтэй зөв хүнээрээ үлдсэн бэ гэдэг бол үнэхээр. Тэгэхээр яг ингээд харах юм бол энэ хоёр дүр бол үнэхээр юм. Энэ Westeros ертөнд за ерөн бодит амьдрал дээр ч бас буулгах байх шүү зүгээр. Энэ ертөнцид бол энэ хоёр ийм хоёр хүн байна гэдэг ийм шийдвэр гаргаж ийн гэдэг ийм үйл хийж ийн гэдэг бол үнэхээр гайхамшиг байгаа хгүй энэ хоёр. За мэдээж Sir Arlan бас амар мондог хүн байсан байж тарах гэдэг шүү дээ. Чанга нөхөр байсан те. Нөхрийг болоод тийч хэд алгадаал гусаал явцсан зүгээр. Гэхдээ тэгсэн ч гэсэн Dunk-ыг тэр гинэн одоо ийм айцтай яхаа мэдгүй ганцаараа байсан хүүхдийг ийм зөв хүн болгож өсгсөн байгаа хгүй бүр те одоо баг 10 гараад жил. Тэгэхээр Sir Arlan бас ямар мундаг хүн байсан бэ гэдгийг тийч харж болж байна. Тэгээ Rafe-тэйгээ хөөх юм энэ Nine Free Cities руу явсан бол яах ч байсан юм бэлээ мэдгүй. Гэхдээ яг дээр үгүй юу гэдэг бас л эргэлзээтэй те. Nine Free Cities гэдэг нь одоо тэр нөгөө нэг Bravos, Mentos гэдэг ингээд бахан юмуд байгаа шүү дээ. Mirin Zirin гэдэг тэрийг хэлж байгаа. Ийм байна. Тэгээд саний анги бол ярих юм ихтэй, харах юм ихтэй ийм анги байла. Мейкар ямар амар тулаанч вэ гэдэг харагдаж байна. Хүүхдтэй ямар хайртай вэ гэдэг нь харагдаж байна. Daeron тэнд ч унаад өгсөн. Daeron-ыг очиж хамгаалах боломж байхгүй. Тэгээд тэнд чи Aerion тэмдүүд my boy гэл ингээл Aerion-а хамгаалах гал явж байгаа. Тэр дундаа алцаан дундаа ахыгаа одоо алж таарж байгаа чаавс те санаандгүй. Тэгээ бас тэнд чи Sir Lionel Baratheon Laughing Storm чи ямар мундаг тулаанч үлээ. Тэгээд Baelor ч бас мундаг тулаанч. Тэр хоёртой хамт үзээд дэлэхгүй нэг моментээ би андаараг бол 3 хүнтэй үзчихэд санагдаад байна Мейкар. Тэгээд Мейкарыг бас харж байгаа. Одоо дараа ангийн тизерийг үзсэн чинь Мейкарын жүжигч ямар амар зөвөн хувирдгийн тэр Мейкар ямар амар юм сэтгэл хөдлөсөн ямар юм одоо гашуудалтай хүнд нөхцөлтэй байгааг бас агуу гой харуулж ялээ. Тинчээ ингээ харснаа. Миний баг хүн ингээд чамаас өөр хүний дор Squire-аар орохгүй өөр найд хизээч сонгохгүй гэж байна. Миний хүүг ингээд Squire-аар аваач гэдэг ингээд Sir Duncan хэлж байгаа. Бүр ингээд зүрхэн нэмтэрсэн те бүр ингээд тийм байгааг бол амар Мейкар ингээд амар юм ааш муутай хөгийн гар юм шиг мөртлөө яг цөмдөө бол амар гэр бүсэг нөхөр байхгүй. Угаасаа л ирснээ сошиал тэр нэг хоёр хүн байхгүй болцсон явцсан гээл уурлал яваад байгаа шүү дээ тийм. Тэгэл тэр Aeron-ыгаа өмөрөл Aeron-ыгаа загнаал те. Aeron-ыгаа ингээл юу одоо өөрийнхөө хувьд амар зөв ир хүн болгоно гэж яг тэр нь буруу байгаа юм л та. Тийчээ бол ингээл амар гэр бүсэг. Тэгэл яг Baelor дээр тулахаараа бол ахтай амар хайртай ингээл ийм хүн байсан байгаа байхгүй тийм юм. Тэгээд тэр нь бас дараагийн анги дээр илүү гарах болоо гэж бодож байна. Тэгээ Aerion ямар реакшн юу гарах вэ? Тэгээ саяны тэр төгсгөлд Baelor унаал Dunk тэрэл ингээл ядаг дуустдаг гэсэн бол үнээр амар гоё хийсэн байлаа сэтгэл амар өвтглээ. Тэгээ одоо бас юу юмараа эхний баг комедик сценгүй хэсэг нь биш анги нь байвуу да сая юу н баг заагууд хин Sir Arlan динт амар наад нэг хүүгээ орхиотхоо галзуу солиороо согтуу нөхөр зүгээр солиороо торнодоо эргээ гараад ирдэг бас яа бас хөвгөлтэй байсан жоохон рандом тэг гэдэг үү хаа гэж зүгээр хаанаас ч нэг галзуу согтуу нөхөр гараад ирдэг. Тэр бол хөвгөлтэй байсан. Гэхдээ тэрнээс өөр бол тийм мөч бол баг байсангүй. Гэхдээ ингэж амар уур амьсгалыг шилжүүлж чадж байгаа гэдэг бол бас мундаг байна. Тэг яг хүмүүс яцсан нөгөө нэг юм тулаан дунд
Lionel Baratheon-ыг одоо инээгээл бүр ингээ те амар тастаас өхрөөл байлдаж байгааг харсан бол гэж тэгжсэн. Харсан бол бас гоё те. Яг тэгэхээр Lionel Baratheon ямар сандаа Laughing Storm гэдэг хочтой хүн шүү дээ. Ингээ байлдаж тулдаж явахдаа бүр ингээл инээж мнээгээл юм тастаас өхрөөл гоо хаа гэж ингэдэг. Өөрөө ч мундаг тулдаг тийм хүн. Гэхдээ зөрүүлээд Ira Parker showrunner гол продюсер өнцгөөс харах юм бол бас ойлгохоор ягаад тэгэхээр уур амьсгал бас чухал дэлгэцийн бүтээл юм те. Одоо амьдрал дээр гэдэг шиг юм тулааны бодох юм бол тэнцээ Lionel Baratheon инээгээл те байлдаал ингэж яхад наан данк тэнцээ амтайгаа тэмцээл ингээл байх боломжтой амьдрал дээр гэдэг шиг бодож үзэх юм байна. Гэхдээ яг дэлгэцийн бүтээл зохиол өрнөл харж байгаа өнцөг гэдэг юмны талаас бодохоор сая ингээл данк тэнцээ амьдралынхаа төлөө тэмцээл тэнцээ бөө юм болоод те Rafe-гээд одоо Arlen-тай танилцсан Rafe хөрх юм үгсэн ингээл энэ бүхнийг одоо санаж ийн гэж бодох уу эсвэл зүгээр бид нар бэкграундыг үзэж ийн гэж бодох уу ийм юм болоод ингэж яах гэж нэг нөхөр энийгээ тулж ивэл уур амьсгалтай бодохгүй байгаа байхгүй те. Тэгэхээр оруулаагүйг нь бол ойлгож байна. Гэхдээ зүгээр цэвэр зүгээр гоё гэдэг талаас нь харсан болов уу. Тэгээд тэр армор сүүтүүд нь тэр зураг авалтууд нь ямар галзуу тэр Lionel Baratheon-ы тэр юм бугын ивэр мөртэй дуулга моолга нь ямар ч сүртэй юм те. Амар гоё байсан. Одоо энэ дээрээс ингээл төсөөлөгдөд байгаа байхгүй юу те. Юу Роберт Rebellion харах юм бол залуу Робертийн энд ийм юу муутай юм бог мухтай тэгснэ юм алгаа барьцсан те. Тэгээ Rhaegar Targaryen тийч юм амар мөнгөлөг урт устай гоё сэлэмтэй энэ ингээл ийм баахан юм Ruby нөгөө нэг чулуунуудтай луу муутай те. Trident-ийн тулаан мулаа ингээл төсөөлөг төрөөс гоё санагдчихлаа л да. Costume design энэ ингэж хийж чадах юм бол тийм. Тэгээд энэ анги дээр нэмж ярих зүйл гайгүй байх гэж бодож байна. Сцен by сценээр нь ярьж бол чадсангүй уучлаарай. Гэхдээ их зүйлийг cover хийж ярьсан гэж бодож байна. Хөгжим улам гоё болоод байгаа. Улам таалагдж байгаа. Маш баяртай. Тэгээ яг Westeros-ийн мэдрэмжийг өгж байгаа. Game of Thrones, Westeros, House of the Dragon энэ ертөнцийн бүтээл ямар гоё байж болдог билээ гэдгийг бас сануулж дахин үзүүлж байгаа энэ суралцаас амар баярлж байна. Тэгээд эхнээс нэг үзье гэж бодож байна. Одоо сүүлийн 6 дугаар гарахаас өмнө амжуулт. Гэхдээ би яг ингээд нөгөө аялаад явж байгаа учраас бас тийм цаг завж байгаа хэцүү байгаа. Гэхдээ ямар тач 6 дугаар өнгийг үзэхээс одоо гарахаас өмнө амжсан ч амжаагүй ч ер нь удалгүйгээр 6 үзсний дараа ч байсан хамаагүй яаж иж байгаад нэг ойрхон дахиж эхнээс нь бол үзье гэж бодож байна. Та хэд мэн цаг зав боломж нь байгаа бол сүүлийн гарахаас өмнө бас дахиад нэг гүйцэд үзээрэй гэж хүсгээр байна. Ягаад тэгэхээр донд нь анзаарах зүйл дахиж үзэхэд үнээр гой зүйл зөндөө байх юм шиг санагдаж байна. Тэгээ одоо ингээ бодоо үзэхээр энэ чинь нийлээд 3 цагч баг хүрэхгүй шүү дээ. Эхний 5 анги те 2 цаг 40 50 минут болж гинөг үйл байгаа. Тэгээ нэг жоохон уртвтар кино үзснээс баг ялгаагүй байхгүй юу? Тэгэхээр үдчээрээ би бас үзхийг хичээе. Бас яг цаг зав жоохон чанга байгаа учраас та хэд мань ойлгож байгаа гэж найдаж байна. Тэгээ дараа 7 хоногийн анги ямар ч 23-да би үзэн та Edman Park Central Park Lounge дээр Central Park уучлаарай lounge дээр цуглаад үзцгээгээр ямар нэг такс төлбөр байхгүй шүү үзэр маань. Тэгээд маш гоё merchandise-уудаар борлуулж байгаа та хэд Instagram эсвэл Facebook-оор холбогдоод merchandise-ууд худалдаж авч болно. Одоо тэлгэцэн дээр merchandise сонголтууд нь харагдж байгаа. 3 сонголт байгаа. 2 төрлийн hoodie. Биш ээ. Нэг hoodie 2 төрлийн подолкны сонголт байгаа. Тэр King Egg подолк амар гоё подолк байгаа шүү. Яг гоё байгаа дээр навцгаагаараа захиалж аваарай. Тэгээ би энэ чинь King Egg подолктойгоо яваад байгаа. Тийм. Цайлаандад ганцаа. Тэгээд та хэд мэн захиалж аваарай. Маш чанартайгаа хийцтэй бодолк байгаа шүү. Aura брэндийн хамт олондоос баярлалаа хамтарч ажиллаж байгаа merchandise дээр. Тэгээд Central Park Lounge хамт олондоо баярлалаа. Энэ review-үүдийг, энэ үзрүүдийг одоо дэмжиж спонсорлж хамтаа ажиллаж байгаа хамт олондоо баярлалаа. Та хэд маань нэгтгэд цуглаж үзцгээгээрээ тэнцээ. Тэгээд Central Park-д бол одоо үйл ажиллагаа, захиалга хамт олонны захиалга антер бол авдаг байгаа шүү. Тийм учраас та хэд бас хэрвээ хүсч ивэл зорж ивэл газар хайж ивэл бас сонирхож болно шүү. Гой байралтай гой газар байгаа. Тийм байна. За тэгээд хэдүүлээ дараагийнхаа ревю юмнуудаар уулзцгаая. За тэгээд аяллахаа өрөөнд бол лог хийгээд бэлдээд явж байгаа. Гэхдээ хизээ гарахыг бол хийж мэдэхгүй байна. Хит хуваагдаж гарахыг одоохондоо мэдэхгүй байна. Дүрснүүдээ нийлүүлээд зэгцлээд харж итэл бол мэдэгдэх ямар тач өнгөрсөн жил Таиланд очихдаа нэг бичлэг хийснээс бол хэд дахин илүү бичлэг болгоно ойлгомжтой байгаа. Тэгээд тэр үед надад equipment юм ч байсангүй, туршлагач байсангүй. Одоо ч нэг тийм амар мундаг туршлагатай юм бол алга басал дахиад энэ чанаас суралцаад явж байна. Гэхдээ ямар тач дээр болох бах. Тэгээд кино ревюуд бас байгаа. Би энд байхдаа хэд хэдэг кинонууд үзнэ гэдээ төлөвлөсөн байгаа. Тэгээд тэднэрийг үзчихэд ревю бас хийгээд явна гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэгээд тэр идийг гарах үед та хэд үзээрэй, subscribe дараагүй бол subscribe хийгээрэй. Би ерөөсөө бичлэгүүдээр нэг subscribe хийгээрэй энтер гэж нэг ярьдаггүй. Гэхдээ subscribe хийгээгүй мөртлөө үздэг хүмүүс зөндөө байдгийн байлээ. Тэгэхээр тогтмол үздэг болов subscribe хийгээрэй. Тэр нь бас бидний ажилд маш том түлхэц болох нэмэр болох байгаа шүү. Тэгээд donation хийж дэмжээрэй. Donation мэдээлэл description хэсэг дээр байгаа. Тэгээд дараагийн бичлэгүүдээр уулзтлаа. Баяр та.